Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээр Moza сургалтын систем дээр хэрэглэгчийн бүлгийг хэрхэн хурдан бөгөөд хэлбэрхэн үүсгэж болохыг харуулна. Бүлэг үүсгэснээр удирдахад илүү хэлбэр болдог. Гэрийн даалгаврыг сурагчдад хуваарлаж тэдгээрийг удирдахын тулд бүлэг үүсгэх нь нэн чухал юм аа. Бүлгүүдийг удирдахад багшийн хандах хэрэгтэй бөгөөд хэрхэн хэрэглэгчийн сонголтыг засварлахыг харуулах болно. Хэрэглэгчийн сонголт нь өөрийн нэрэн дээр дарж профайл цэц рүү орно. Үндсэн мэдээллийг нээж хэрэглэгчийн бүлэг доор байрлах сонголтоо сонгоно. Зөвхөн багш сурагчдын бүлэг үүсгэх боломжтой. Гэрийн даалгаврын икон дээр дарж бүлгийн удирдлага руу орно. Бүлэг үүсгэх товчон дээр дарна. Бүлэг нь сургуулийн нэг ангиас бүрдэх боломжтой. Эсвэл анги үл хамааран сургууль дотор сурагчдаас бүрдэх боломжтой. Та үүсгэсэн бүлэгтээ нэр өгөх хэрэгтэй бөгөөд хэрвээ хүсвэл бүлэгт ерөнхий тайлбар оруулах боломжтой. Бүлэг үүссэний дараа систем тухайн бүлэгт ID үүсгэх бөгөөд энэхүү ID-г тухайн бүлэг рүү ороход ашиглаж болно. Одоо та бүлэгтээ сурагч нэмж болно. Та бүлгийн төлөв байдлыг өөрчлөх эсвэл өөрийнхөө бүлгүүд рүү буцаж очих боломжтой. Функц бүрийг харуулахын тулд хоёр дахь сонголтыг сонгоно. Энд та бүлгийн нэрэн дээр дарснаар та бүх чухал функцүүд рүү орох боломжтой. Мөн энд бүлгээ устгаж болно. Бүлэгтээ сурагч нэмцгээе. Баруун талд таны ажиллаж буй байгууллагуудтай хаяг нь холбогдсон бүх хүмүүс гарч ирэх болно. Та сурагчийн нэрийг тохирох хэсэгт чирч оруулснаар тухайн сурагчийн бүлэгт хэлбэрхэн нэмэх боломжтой. Хэрвээ жагсаалтанд гарч ирэхгүй байвал та сурагчдын имэйл хаяг эсвэл ID-гаар олж болно. Дараа нь тэд Moza веб дээр бүртгүүлж бүлгийн гишүүн болох имэйл хүлээн авах болно. Та мөн шинэ гишүүдэд бүлэгт нэмэх талаар мэдээлэл илгээх боломжтой. Одоо бүлгүүдийн цэц рүү буцаж орцгоё. Бүлгийн нэрэн дээр дарж тохиргоо цэцийг сонгоно. Энд та бүлгийн үндсэн тохиргоог өөрчилж болох ба бүлгийн ID-г харж болно. ID эсвэл холболтын холбоос хуулж болох ба эдгээрийн имэйл эсвэл мессеж рүү оруулах боломжтой. Сурагчид бүлгийн ID эсвэл холболтын холбоосыг ашиглаж бүлэгт хэлбэрхэн нэгдэх боломжтой. Moza веб дээр та дараах алхмуудыг дагаж хийгээрэй. Өөрийнхөө нэрэн дээр дарж бүлгийн удирдлага руу орж бүлэгт нэгдэх товчийг сонгон бүлгийн ID-г бичээд нэгдэх товчийг дарна. Холболтын холбоос ашиглаж байгаа тохиолдолд заавал нэвтрэх. Та бүлэгт амжилттай нэгдлээ. Ингэж та Moza Book эсвэл Moza Web дээр бүлэг үүсгэж болох юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа.